Та бүр ямар ч найдваргүй тийм худалч хуурамч хүмүүстэй хизээ нэгэн цагт тааралдаж байсан уу? Тэд хуурч мэхлээд хэсэгтээ ашиг олж байгаа мэт харагдах боловч явандаа бүр дорддог. Гэхдээ Бурхан тийм хүмүүсийг хүртэл онцгойгоор ашиглаж чаддаг нь үнэхээр гайхалтай юм. Бурхан тэднийг даруй болгохын тулд амьдралыг нь хүнд хэцүү болгож, өөрт нь үйлчлэхэд бэлэн болгож өгдөг. Бурханы ийхүү амьдралыг нь өөрчилсөн хүмүүс хожим нь бусдад даруй зам болон итгэлийн үлгэр жишээ болох нь бий. Энэ хичээлээр бид Пентатух дахь Библийн хамгийн хуурамч хүмүүсийн нэг байсан эцэг Яаковын тухай өгүүлдэг хэсгийг судлах болно. Эхлэл номын 25-ын 19-с 37-гийн нэг хүртэлх ишлэлүүдэд зөвхөн Яаковын хуурамч зан чанарыг өгүүлдэггүй. Харин Бурхан түүнийг хэрхэн даруй болгож Израилийн өвөг эцгүүдийн нэг байхаар хэмжээнд хүртэл өөрчилсөн тухай өгүүлдэг. Өмнөх хичээлүүдээр бид Эхлэл номыг 3 гол хэсэгт хуваадаг тухай үзсэн. Эхний хэсэг нь 1-1-ээс 11-ийн 9 хүртэлх ишлэлд гардаг эртний түүхийн тухай байдаг. Энэ хэсэгт Мосе Израилийн амлагдсан нутгийн тухай ойлголт жухам хаанаас ихтэйг, мөн дэлхий дахинд эртдээр үед юу болсон тухай өгүүлсэн. 11-ийн 10-аас 37-гийн 1-р ишлэл буюу 2 дахь хэсэгт түрүү үеийн эцэг өвгдийн түүхийг өгүүлсэн байдаг. Энэ хэсэгт Мосе амлагдсан нутагт хүрэх аяллыг Авраам, Исаак болон Яаковын амьдралын түүхээр төлөөлүүлэн өгүүлсэн байдаг. Харин 37-гийн 2-оос 50-ийн 26 дугаар ишлэл буюу 3 дахь хэсэгт дараа үеийн эцгүүдийн түүхийг өгүүлсэн нь бий. Эдгээр ишлэлд Мосе, Йосеф болон түүний ах дүү нарын түүх болон амлагдсан нутагт хүрэх замд Израилийн овог аймагуудын дунд тулгарсан асуудлуудын тухай өгүүлдэг. Эцэг Яаковын тухай 2 дахь хэсэгт өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь Авраам, Исаак, Яаков гэсэн Израилийн 3 өвөг эцгийн үеийн түүхийн нэгэн хэсэг гэсэн үг. Исаакийн амьдралын үйл явдлууд 11-ийн 10-аас 25-ийн 18 дээрх Авраамийн түүх болон 25-ийн 19-с 37-гийн 1 дээрх Яаковын түүхийн аль алинд нь багтсан байдаг. Тиймээс энэ хичээлээр бид Яаковын амьдралын тухай өгүүлдэг 2 дахь хэсгийн төгсгөлд анхаарлаа хандуулах болно. Эцэг Яаковын тухай энэхүү хичээлийг 2 үндсэн хэсэгт хувааж үзнэ. Эхлээд бид Эхлэл номын энэ хэсгийн бүтэц болон агуулгын тухай үзнэ. Дараа нь харин Мосе уншигчдаа чухал гэж онцолсон сэдвүүд болон эдгээр нь орчин цагийн Христ итгэлт хүмүүсийн амьдралд ямар хамааралтай тухай үзэх болно. Ингээд эхлээд Яаковын түүхийн бүтэц болон агуулгыг авч үзье. Яаковын амьдралын тухай мэдэхгүй Библи судлалын оюутнууд ховор бизээ. Гэхдээ энэ хичээлээр бид хамгийн гол нь Эхлэл номд Мосе тэдгээр үйл явдлуудыг ямар дараалалаар бичсэнийг үзэх болно. Бичвэрийг уншихдаа юуны тухай өгүүлж байна, хэрхэн өгүүлж байна гэдгийг аль алийг нь анхаарах ёстойгоо мартаж болохгүй шүү. Өөрөөр хэлбэл багц ишлэл бүрийн агуулга болон бүтэц хэрхэн уялдаж байна вэ гэдгийг харна гэсэн үг. Энэ уялдааг ойлгосноор Библийг бичсэн хүмүүсийн анхны уншигчдаа юу ойлгуулахыг хүссэн болохыг амархан ойлгох боломжтой. Мөн үүнийг ойлгосноор орчин цагтаа хэрхэн уялдуулан холбохооч мэдэхэд тустай. Эхлэл 25-ийн 19-с 37-гийн 1-тэй адил урт бас зогц утга агуулгатай багц ишлэлийн бүтцийг тодорхойлох олон арга бий. Гэхдээ хичээлийнхээ зорилгын хүрээнд Яаковын амьдралын 7 гол хэсгийг наривчлан үзнэ. Эхний хэсэг буюу Эхлэл 25-ийн 19-с 34-р ишлэлийг зөрчилдөөний эхлэл гэж нэрлэдэг. Энэ хэсэгт Яаков болон Исав хоёрын дундах мөн хожим нь тэднээс үүссэн үндэстнүүдийн хоорондын урт удаан үргэлжлэх тэмцэл эхэлдэг. Энэ тэмцэл Яаковын амьдралын туршид хурц, намжмал гэд олон янзаар үргэлжилсэн. Харин эхний энэ хэсгийн төгсгөлд гол дүр нь Исав, Яаков хоёр биш, харин тэдний эцэг Исаак болдог. 2 дугаар хэсэг буюу 26-гийн 1-ээс 33 дугаар ишлэлд Исаак ба Филистичүүдийн эв найрамдлын тухай өгүүлдэг. Тэгээд энэ хэсгийн төгсгөлд эргээд Исав, Яаков хоёр гол дүр болдог. 3 дугаар хэсэг буюу 26-гийн 34-өөс 28-ийн 22 дугаар ишлэлд Яаков, Исав хоёрын хоорондоо дайсан болон салж явсан тухай өгүүлдэг. Яаков амлагдсан нутгийн гадна амьдардаг хамаатан болох Лабанид амьдарч байгаагаар энэ хэсэг төгсдөг.
4-р хэсэг буюу 29-1-ээс 31-ийн 55 дугаар ишлэлд Яков Лабанид хэрхэн амьдарч байсан тухай өгүүлдэг. Энэ хэсэг нь Яков амлагдсан нутагт иргэн ирснээр төгсдөг. 5 дугаар хэсэг буюу 32-ийн 1-ээс 33-ийн 17 дугаар ишлэлд Яков амлагдсан нутагт иргэн ирсний дараа ахтайгаа эвлэрээд найрамдан салж байгаа тухай өгүүлдэг. Тэгээд энэ хэсэгт мөн Яков Канаанчууд хэмээх дайснуудтай тэмцэж байгаа тухай түүх гардаг. 6 дугаар хэсэг буюу 33-ийн 18-аас 35-ийн 15 дугаар ишлэлд Яков болон Канаанчуудын харилцааны тухай өгүүлдэг. Харин энэ хэсгийн төгсгөлд Яковын удмын тухай өгүүлсэн байдаг. Эцэст нь 35-ийн 16-аас 37-гийн 1-р ишлэл буюу Яковын амьдралаас бид ах дүүсийн зөрчилдөөн төгсгөл болохыг харж болдог. Яковын амьдралын эдгээр гол үйл явдлууд өргөн цар хүрээний олон үйл явдлын зангилаа болсон гэж үздэг судлаачид олон байдаг. Гол үйл явдлын өмнөх ба дараах үе тус бүрийн уран зохиолын бүтцэн бие биенээ тэнцвэржүүлсэн эсвэл зэрэгцсэн буюу параллел шинжтэй байдаг. Хуучин гэрээний айл нэг хэсэг эсвэл багц ишлэлийн бүтэц загварчлалын тухай ярих бүрдээ тун ховор тохиолдлоос бусдаар бол Библийг бичсэн хүмүүс түүх болон яруу найргаа ямар нэг загвар нарийн дараалалтай бичээгүй гэдгийг бид сайн санаж байх хэрэгтэй. Тэд за би одоо 1-р бүлгээ бичиж байна, одоо 2-р, 3-р бүлэг дээр явж байна гэж бодоод бичсэн юм биш. Харин бид энд Библийн тайлбарлагчид тодорхой шалгуураар мэдэгдэж буй хэв загваруудыг олж тогтоох тухай ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний ярьж буй загвар бүрийг тодорхой шалгуураар бүтэц ба логик уялдааг нь шинжилдэг гэсэн үг. Тэгэхээр ямар шалгуур ашиглаж байгаагаас шалтгаалan өөр загвар тойм гарч ирнэ. Тэнцвэртэй байдлын давтамжийн эргцүүллийн болон өмнө хойд хэсгүүдийн параллел зэрэгцсэн байдлын гэх мэт аль нэг шалгууруудыг та ашиглаж болно. Гэтэл та урд хойд хэсгийн хооронд Яковын жишээнд дээрх шиг тун дэлгэрэнгүй параллел зэрэгцээ загваруудтай тулгарлаа гэж бодъё. Тэгээд үүнд үнэхээр хангалттай их зэрэгцээ загвар байна гэж үзвэл үүнийг зориудын хястик бүтэцтэй байна гэж үзэж болно. Энэ нь анхнаас нь эхний хэсэгт ингэж биччихсэн болохоор энд ингэж бичье. Тэгвэл эхний хэсэгтэйгээ уялдаа холбоотой болно гэсэн бодолтойгоор бичсэн гэсэн үг. Тэгэхээр анхнаасаа ийм бүтэц уялдаа холбоотойгоор бичигдсэн хэсгүүдийг хооронд нь харьцуулж жиших боломжтой байдаг. Энэ бол Яковын түүхийг тун чухал болгодог гол онцлог юм. Яковын амьдралын эхний хэсэг сүүлийн хэсэгтэй нь уялдаатай байдаг. Энэ уялдаа харилцан хамаарлаас та нар юун ялгаатай, юун ижил төстөөг олж харж чадна. Өөр янз бүрийн хэсгүүдийн дунд гарч ирж байгаа ялгаатай болон төстэй талуудыг олж харснаар Мосе чухам юуг илүү чухалчилж байсныг мэдэх боломжтой болно гэсэн үг. Ижил төсөөтэй ба харьцуулсан ялгаатай талууд бол хястик бүтцийн ач холбогдлыг ойлгох гол түлхүүр юм а. Яковын түүхийн тухай энэ хэсэгт Яков Исав хоёрын зөрчлийн эхлэлийг өгүүлдэг юм байна гэдгийг та бүхэн анзаарсан байх. 7 дугаар буюу сүүлийн хэсэгт ах дүүсийн өшөө хорсол төгсгөл болсноор эхний энэ хэсгийг зөөлрүүлэн тэнцвэржүүлж өгсөн байдаг. Энэ хоёр хэсгийн аль алинд нь зөвхөн ах дүүсийн хоорондын зөрчил тэмцэл биш, тэдний үр удмын хоорондын тэмцлийн тухайч бас өгүүлдэг. 2 дугаар хэсэгт Исаак болон түүний филистичүүдэд харилцааг харуулсан байдаг нь 6 дугаар хэсэгт Яков болон түүний Канаанчуудтай харилцааг харуулсантай харилцан холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр хэсгүүдэд амлагдсан нутаг дэх бусад үндэстнүүд болон өвөг эцгүүдийн хоорондын харилцааг дүрсэлсэн байдаг учраас хэсэг бүр бие биеэ тэнцвэржүүлдэг. Яков Исав хоёр өшөө хорслоос болж салж байгаа тухай 3 дугаар хэсгийг эв найртайгаар салж байгаа тухай гардаг 5 дугаар хэсэг тэнцвэржүүлсэн байдаг. Энэ хоёр хэсэгт ах トゥ хоёр салан одох цаг үеийн нөхцөл байдлыг тодорхой дүрсэлсэн. Эцэст нь 4 дугаар хэсэгт Яковын Лабанид байсан цаг үеийг өгүүлдэг. Энэ хэсэг бол хястик бүтцийн гол зангилаа юм. Энэ бол Яковын түүхийн үйл явдлын эргэлтийн үе байсан гэсэн үг. Энэ бүх ээлж дараалан өрнөсөн үйл явдлыг ойлгохын сацуу бид эдгээр хэсэг тус бүрийг хооронд нь харьцуулж, ялгааг нь тодорхойлох замаар Мосегийн бичсэн зүйлсийн агуулгыг судлах болно. За бүгдээрээ хамгийн эхний болон сүүлийн хэсгүүдийг үзээд дараа нь дундах хэсгүүдийг үзэх нь илүү тохиромжтой учраас Эхлэл 25-ын 19-с 34-р ишлэлдэх ах トゥ хоёрын зөрчилдөөний тухай эхлээд үзье. Энэ хэсэг нь ах トゥ хоёрын зөрчилдөөн хэрхэн үүссэнийг харуулдаг 3 үзэгдлээс бүрддэг. Эхний үзэгдэл нь эхрүүд эхийн хэвлэлд байхад нь буюу 25-ын 19-с 23 дугаар ишлэлд өрнөдөг. Тэд эхийн хэвлэлд хоорондоо тэмцэлдсэн гэдэг.
Бурхан Эхлэл 25-ын 23 дугаар ишлэлд тэдний энхүү ихэнх хивлийд тэмцэлдсэн учир шалтгааныг юу гэж тайлбарсныг сонсцгоё. Хивлий дотор ч 2 үндэстэн байна. Биеэс ч 2 арт түмэн салж гарах бөгөөд нэг арт түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарслагдана гэжээ. Яков ба Исавийн зөрчилдөөн бол зөвхөн ах トゥ хоёрын хоорондын зөрчилдөөнөөс илүү өргөн цар хүрээтэй гэдгийг энд Бурхан тодорхой хэлсэн байна. Энэ бол 2 үндэстэн 2 арт түмний хоорондох тэмцэл ба зөрчилдөөн юм. Гэхдээ Бурхан жухам ямар 2 үндэстний тухай энд хэлсэн юм бол үүний хариултыг бид энэ хэсгийн 2 ба 3 дахь үзэгдлээс олох болно. 2 дахь үзэгдэл буюу 25-ын 24-өөс 26 дугаар ишлэлд ах トゥ 2 ихээс мэдлэх үедээ хэрхэн тэмцэлдсэн тухай өгүүлдэг. Энэ богинохон ишлэл бидэнд өмнө дурдсан 2 үндэстнийг тодорхойлох эхний санааг өгсөн байдаг. Эхлэл 25-ын 25 дээр эхлээд төрсөн Исавийг улаан гэж дүрсэлсэн байдаг. Улаан гэж орчуулагдсан үг бол еврей хэлний адмони хэмээх үг юм. Энэ үг еврей хэлний Едом буюу Идом үгтэй адилхан язгуур үгнээс гаралтай тул үүнээс бид үгийн уран чадварлаг тоглолтыг харж болдог. Тиймээс энэ үг бидэнд Исав бол Едом үндэстний өвөг дээдэс гэдгийг тодорхой харуулж байна. Харин Эхлэл 25-ын 26 дугаар ишлэлээс бид 2 дахь үндэстнийг олж мэддэг. Энэ бол мэдээж Израиль үндэстний өвөг дээдэс болсон Яков гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Харин 3 дахь үзэгдэл буюу 25-ын 27-оос 34-р ишлэлд Яков Исав хоёрын хоорондох насанд хүрсэн үеийн тэмцэл зөрчилдөөний тухай өгүүлдэг. Эдгээр ишлэлүүдэд Яков Исаваас ууган хүүгийн эрхээ еврей хэлний Адом буюу улаан шөлөөр солихыг ятгсан байдаг. Энэ еврей үг үүнээс өмнө Исавыг төрөх үед ашигласан улаан гэдэг үгийг давтсан хэрэг юм. Мөн Эхлэл 25-ын 30 дугаар ишлэлд Исавыг Едом гэж ил тодор нэрлсэн байдгийн учир нь энэ юм. Бидний өмнө үздэнчлэн Мосе бүр эхнээсээ уншигчдаа өөрийн үгэлж буй зүйлс рүү нухацтайгаар чиглүүлж байсан. Түүний уншигчид Яков болон Исав хоёрын дунд юу болсон тухай уншсан. Тийм боловч ах トゥ хоёрын дундах тэмцэл зөрчилдөөн нь илүү өргөн цар хүрээтэй зөрчилдөөн байсан юм. Ах トゥ хоёр тус бүр Едом ба Израиль гэсэн 2 үндэстний өвөг эцэг болсон нь тэднээс урган гарсан 2 үндэстний дундах тэмцлийн эхлэл байсан байна. Израиль болон Едом хоёр улсын дипломат улс төрийн гээд төрөл бүрийн харилцааг нь харах юм бол үнэхээр тийм ч таатай харилцаа биш байдаг. Тэд Ребекагийн хевлийд байхдаа хүртэл таатай харилцаатай байгаагүй шүү дээ. Тийм биз дээ. Тэд хоорондоо тэмцэлдэж нэг нь нөгөөгөө дийлхийг оролдож байсан. Мэдээж Исав эхэлж мэндэлсэн учраас ууган хүү болсон. Гэтэл Яков яг өсгийнөөс нь зуурч түүнээс төрүүлж гарахыг оролдсон. Тэгээд ч тийм нэртэй болсон. Түүнийг өсгийнөөс зуурагч гэдэг шүү дээ. Зуурагч нэгэн. Тэгээд хожимч тэр хоёр өөр зан араншинтай болж өссөн. Яков гэртээ байж хоол унд тогоо шанага эргүүлэх дуртай. Харин Исав анчин болсон. Гэхдээ л Яков Исавийн удахгүй өвлөн авах байсан ууган хүүгийн эрхийг нь авахыг хүссэн. Тэгээд тэр хоол хийгээд ах нь ангаас өлсгөлэн эрэхт нь санал тавьдаг. Яков ахаасаа танд сайхан хоол хийж өгвөл та ууган хүүгийн эрхээ надад өгөх үү гэж асуудаг. Ах нь их өлссөн байсан болохоор тгий гэд хэлчихдэг. Яков ч ийм амархан юм уу гэж бодсон юм уу ааваасаа ч ерөөлийг нь авахыг хүсдэг. Тэгээд ээжтэйгээ хойволдаад Исавийн дүрд хувирдаг. Исав бол үсрэхэг хангар ир байсныг та нар мэднэ шүү дээ. Яков түүнтэй адил болохын тулд гарынхаа шууг үстэй арьсаар бүрхэж Исавийн дүрээр эцэг дээрээ орж ерөөлийг нь гуйдаг. Исаакч түүнд "За, чи ерөөлийг хүртэх болтугай" гэд ерөөж орхидог. Ингээд л Исав ерөөлийг өвлөх хэрхээ алдаж ах トゥ хоёрын дунд өшөө хорсол бий болсон. Яков ахтаа алуулахгүй тулд гэрээсээ цугтахаас өөр аргагүй болдог. Ах トゥ хоёрын харилцаа ингэж л нурсан. Тэдний үр удмаас урган гарсан үндэстнүүдэд жишээ нь нөлөөлж тэд бие биеэ үзэн ядах болсон. Үүнийг тэдний түүх нотолдог.
Нэгдүгээр хэсэгт энхүү Яаков, Исав болон тэдний үр удмын талаар голчлон өгүүлсэн нь хамгийн сүүлийн хэсэг буюу 35-ын 16-аас 37-гийн 1-р ишлэлд гардаг ах トゥ хоёрын зөрчилдөөн төгсгөл болж байгаа тухай ойлгоход тусалдаг. Энэ хэсэгт Яаков, Исав хоёр болон тэдний төлөөлж буй хоёр үндэстэнд Мосе эргээд анхаарлаа хандуулсан байдаг. Тэр мөн л энэ хэсгийг 3 үзэгдэлд хуваасан. Нэгдүгээрт Эхлэл 35-ын 16-аас 26 дугаар ишлэлд Яаковын үр удмын тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Яаковын үр удам хэрхэн Израиль үндэстэн болсныг дүрслэн харуулсан байдаг. Тэрээр Бенжамин, Рубен хоёрын тухай товч дурдаад Израилийн 12 овгийн эцгүүдийг жигсаасан нь бий. Хоёрдугаарт Мосе Эхлэл 35-ын 27-оос 29 дээр Исаакийн насан эцлэх үед Яаков, Исав хоёр ямархуу хариу үйлдэл үзүүлсэн тухай дүрсэлсэн. Энэ товчхон хэсгээс бид Исаакийн оршуулгад Исав, Яаков хоёр хоёул оролцсныг мэдэж болно. Гэхдээ энэ үйл явдлын цаад утга учирыг бид Эхлэл 27-гийн 41-р ишлэлээс л олж мэддэг. Өмнө нь Исав эцгийгээ нас бармагц Яаковыг ална гэж занал хийлж байсан. Энэ талаас нь харах юм бол Исаакийн оршуулга ах トゥ хоёрын зөрчилдөөн дуусгуур болсныг илэрхийлж байгаа юм. 3-дугаарт Мосе Эхлэл 36-гийн 1-ээс 43 дээр Исавын үр удмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байдаг. Энэ мэдээлэлд Исавын удмын янз бүрийн мэдээлэл бүхий 2 ургийн бичгийг харьцуулсан. Тэгээд төгсгөлд нь Сирийн нутагт хаанчилж байсан хаадын тухай мөн дурддаг. Түүнчлэн Мосе үүн дээр нэмээд 37-гийн 1-р ишлэлд Яаков Канаан нутагта амьдарсаар байгаа тухай өгүүлсэн байдаг. Исавын удмын тухай мэдээллийн дараа Мосе ах トゥ хоёрын зөрчилдөөн дуусаж тэд нэг нэгнээсээ хол амьдрах болсон ч Яаковын үр хүүхдүүд Канаанд, Исавын үр хүүхдүүд Едомд амьдарч байсан гэдгийг тодорхой хэлсэн юм. Яаковын амьдралын эхний болон сүүлийн хэсгийн тухай эдгээр ярилцсан зүйлсээ бүү мартаарай. Одоо харин амлагдсан нутагт эцгүүдэд юу тохиолдсон тухай Мосегийн бичсэн мэдээллийн хамгийн гол хэсэгт нэг алхам ойртохын тулд 2 болон 6 дугаар хэсгүүдийг авч үзье. Эдгээр хэсгүүд нь Эхлэл 26-гийн 1-ээс 33 дээрх Исаак болон Филистичүүдийн эв найртай харилцааг, 33-ийн 18-аас 35-ийн 15 дээрх Яаков болон Канаанчуудын хоорондох дайсагналыг зэрэгцүүлэн харьцуулсан байдаг. Тэгэхээр Исаак Филистичүүдтэй анх уулзсан тухай 2 дугаар хэсгийг эхлээд авч үзье. Эхлэл номын энэ бүлэг энд байх ёсгүй байсан гэж шүмжлэлт эрдэмтэд маргах нь бий. Энд мэдээж Яаковд биш Исаакт гол анхаарлаа хандуулсан байдаг. Эдгээр үйл явдлууд Яаков, Исав хоёрыг төрхөөс ч өмнө болсон нь үнэн байх. Гэхдээ хамгийн гол нь Мосе энэ хэсгийг Яаковын амьдралын тухай бичгэд чухал хэрэгтэй хэсэг гэж үзсэн. Энэ хэсэг ерөнхийдөө хоорондоо нэгт холбоотой 2 үзэгдэлд хуваагдсан байдаг. Эхний үзэгдэл буюу 26-гийн 1-ээс 11 дээр анхандаа Исаак болон Филистичүүдийн харилцааг инх тайван байсныг харуулдаг. Эдгээр ишлэлд Исаак Филистийн хаан Абимелехийг мэхэлж, эхнэр Ребекаг өөрийн дүү гэж ойлгуулдаг. Исаак худал хэлснийг мэдмэгц Абимелех Ребекаг Исаакт буцааж өгдөг. Мөн тэрээр Исаакийг тэр нутагт амьдрахыг зөвшөөрч, тэдэнд хор хохирол учруулахгүй байхыг хүмүүстэй тушаасан. Харин 2 дахь үзэгдэл буюу 26-гийн 12-оос 33 дээр Исаак болон Филистичүүдийн найртай харилцаа үргэлжилж байгаа тухай гардаг. Энэ хэсэгт Бурхан Исаакийг ёроож, мал сүргэн өссөнд Филистичүүдийн атархал хөдөлдөг. Тиймээс ч Исаак тэдний хүчирхийллээс зугтахын тулд худаг дамжин нүүхээс аргагүй байдалд орж байсан. Гэхдээ энэ үзэгдэл нь Бурханы ёроол үнэхээр Исаакийн дээр байдгийм байна гэж Абимелех хүлээн зөвшөөрч, тэр хоёр Биршибад инхийн гэрээ байгуулж байгаагаар дуусдаг. Исаак болон Филистүүдийн эв найртай харилцааны тухай эдгээр үзэгдлүүд Исаак болон түүний хүү Яаков бол Авраамийн үр удам шүү гэдгийг тодтогч өгсөн байдаг. Энэ хэсгийн агуулгыг Авраамийн амьдралтай харьцуулах юм бол олон параллел зэрэгцлүүдийг бид харах боломжтой. Авраам бас Эхлэл 20-ийн 1-ээс 18 дугаар ишлэлд Абимелех гэдэг Филистийн хаантай харилцаа тогтоодог. Эхлэл 21-ийн 30 болон 34 дугаар ишлэлд мөн Авраам худаг гаргаж Филистичүүдийн дунд амьдарч байсан. Эхлэл 21-ийн 22-оос 34 дугаар ишлэлд Авраам мөн Биршибад Филистичүүдтэй инхийн гэрээ байгуулсан.
Исаак Филистичүүдтэй эв найртай харилцаатай байх нь Бурхны хүсэл мөн гэдэг талаарх бүх эргэлзээг арилгахын тулд Мосе ийхүү Авраамтай харьцуулсан байдлаар бичсэн юм. Одоо 33-ийн 18-аас 35-ийн 15 дээрх Исаак болон Филистичүүдийн харилцаанаас Яков болон Канаанчуудын харилцааны тухай гардаг 6 дугаар хэсэг рүү орцгоё. Яков ба Канаанчуудын зөрчлийг мөн л хоорондоо нэгт холбоотой хоёр үзэгдлээр харуулсан. Эхний үзэгдэл буюу 33-ийн 18-аас 34-ийн 31-р ишлэлдэх эхний үзэгдэлд Шихем дэх Яковын зөрчлийн тухай өгүүлдэг. Яков Канаанчуудын дунд амьдарч байх үед Хаморын хүү Шихем Яковын охин Динаг хүчирхийлсэн. Яковын хөвгүүд дүүгийнхээ өшөөг авахын тулд Шихемчүүдийг хууран хоцлуулбал уучлагдах болно гэж итгүүлдэг. Тэгээд тэднийг дөнгөж хоцлуулаад эдгээгүй байхад нь Яковын хөвгүүд Симеон, Леви нар дайрч бүгдийг хөнөөдөг. Яков Канаанчуудыг өшөө авахаар ирж гэр бүлийг нь устгахгүй гэж их айсан. Яковын хөвгүүд хийсэн зүйлээ зөвдөгдөг хэдий ч Эхлэл 49-ийн 5-аас 7 дугаар ишлэлдэр Симеон болон Леви нарын талаар Яковын хэлсэн эцсийн үгс арай өөр утгатай байдаг. Удаах үзэгдэл буюу Эхлэл 35-ийн 1-ээс 15 дугаар ишлэлд Яков Бетелд байхдаа Бурханаас юр бусын баталгааг хүлээн авсан байдаг. 35-ийн 2-оос 4 дугаар ишлэлд Яков Бетелд дахлын ширээ барихаар бэлтгэн өөрийгөө болон гэр бүлээ цэвэршүүлэн ариусгадаг. Үүний үр дүнд Бурхны хилэн Канаанчуудын дээр бууж Яковыг ялж чадаагүй. Үүний төлөө Яков Бетелд дахлын ширээ барьсны дараа Бурхан түүнд үгээ хэлж эцгийнхээ залгамжлагч мөн болохыг нь баталдаг. Бид нэн ялангуяа 35-ийн 10-аас 12 дугаар ишлэлд Бурханы хэлсэн үгс 26-гийн 3-аас 4 дугаар ишлэлд Исаакт хэлсэн үгтэй адил буюу зэрэгцээ чанартай байгааг харж болно. Яков энэ ёроолийн төлөө талархаж байгаагаар энэ үзэгдэл дурддаг. Хоёр дахь хэсгийн адил эдгээр ишлэлүүдэд бас бид Авраам болон Яковын хооронд нэлээд хідэн параллел зэрэгцлүүдийг олж хардаг. Эхлэл 33-ийн 20 дугаар ишлэлд Яков эзэнд зориулан дахлын ширээ зассан нь Авраам Эхлэл 12-ийн 7 дээр хийсэнтэй их төстэй байдаг. Үүний дээр 35-ийн 6-аас 7 дээр Яков Шихемээс Бетелд нүүж ирээд Авраам Эхлэл 12-ийн 8 дугаар ишлэлд өгүүлсэнчлэн дахлын ширээг босгосон байдаг. 2 дугаар хэсгийн адил Авраамийн амьдралтай ийхүү холбож өгсөн нь Бурхан Яковын амьдралд Канаанчуудтай үүсгэсэн зөрчлийг зөвшөөрсөн гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр одоо Яков Исав хоёр салан холдсон байсан үеийн тухай өгүүлдэг 3 болон 5 дугаар хэсэг рүү орцгоё. Эдгээр хүүрнэлүүд нь ах トゥ хоёр холдон одсон байсан ч хоёр өөр цаг үед голлон анхаарсан байдаг. 3 дугаар хэсэг буюу 26-гийн 34-өөс 28-ийн 22 дээр Яков Исав хоёр зөрчил өшөө хорслоос болж дайсагнан салж байгаа тухай гардаг. Харин Эхлэл 32-ийн 1-ээс 33-ийн 17 дугаар ишлэл буюу 5 дугаар хэсэгт тэр хоёр эв найртайгаар салж байгаа тухай өгүүлдэг. Ингээд тэдний хэрхэн өшөө хорсолтоогоор болон эв найртайгаар салан холдсон тухай үзье. Энэ хэсэгт эдгээр үйл явдлуудын ёс суртахууны нарийн төвөгтэй байдлыг харуулахын тулд Исав болон Яков хоёрын хооронд ээлжлэн өрнөх 4 түүхийг харуулдаг. Нэгдүгээрт 26-гийн 34-р ишлэлд Исав эцэг эхийнхээ хүслийг үл тоон хид үндэстнээс эхнэр авснараа өөрийгөө гутаасан тухай гардаг. Хоёрдугаарт 27-гийн 1-ээс 28-ийн 5 дугаар ишлэлээс бид Яков хуурч мэхлэн байж Исаакийн ёроолыг хэрхэн авч байгаа тухай уртаас урт хүүрнэлийг уншдаг. Бидний сайн мэдэх энэ түүх нь Исавынх байсан ёроолыг Яков эцгээ мэхлэн авсан тухай өгүүлдэг. Исав жухам юу болоод өнгөрснийг ойлгоод маш их хорссон тул Ребека Яковын амь насны төлөө санаа зовдөг. Тиймээс тэрээр Яковыг Падан Арамаас эхнэр олуулахаар хамаатных руугаа явуулъя гэж Исаакийг ятгадаг. 3 дугаарт Мосе 28-ийн 6-аас 9 дугаар ишлэлд Исав эцэг эхийнхээ үгэнд орлоггүй Ишмаил эхнэр авсан тухай өгүүлж, уншигчид нь Исавыг хэд их өрөвдөхөөс зайлсхийсэн байдаг. Харин 4 дугаарт болон сүүлийн үзэгдэл буюу 28-ийн 10-аас 22 дугаар ишлэлд Яков Бетелд байхдаа зүүдээр дамжуулан өрөөгцнийг дурдсанаараа Яковыг Бурхан Исаакийн залгамжлагч байхаар сонгосон гэдгийг баталгаажуулсан юм.
Яков, Исав хоёр дайсагнан салсан 3 дугаар хэсгээс ялгаатай нь. 5 дугаар хэсэг нь 32-ийн 1-ээс 33-ийн 17 дээр ах дүү хоёр Ив найртайгаар салсан тухай өгүүлдэг. Энэ хэсэг мөн л уялдаа холбоотой хоёр үзэгдлээс бүрддэг. Эхний үзэгдэл буюу 32-ийн 1-ээс 32 дугаар ишлэлд Яков ах Исавтайгаа уулзахад бэлдэж байгаа тухай гардаг. Хорсол заналтайгаар олон жил салан холдсны дараа Яков ахтайгаа уулзахын өмнө элч бэлэг сэлтийг урдчлан илгээдэг. Хосия 12-ийн 4-т бичсний дагуу Исавтай уулзахын өмнөх шөнө Яков Тэнгэр элчтэй барилдаж Бурхны ёроолыг хүлээн авснаар ихэд дарууссан байдаг. Ёроолыг хүлээн авах хүн бол Яков гэдэг амлалтыг Ребека аль хэдийн хүлээж авсан байсан. Гэвч Яков тэрхүү ёроолыг авахдаа өөрийн эцгийг хуурсан юм. Эцэг нь түүний нэрийг асуухад тэрээр би ууганхүү Исав ч байна гэж хэлдэг шүү дээ. Гэсэн хэдий ч Бурхан түүнийг ёроож өсгөж үржүүлэн Авраамд өгсөн өр удамчин Тэнгэрийн одод шиг олон болно гэсэн амлалтын биелийн эхлэл болгон олон үр хүүхэд өгсөн. Харин Яков амлагдсан нутагт эргэж ирэхдээ өнгөрсөнтэйгөө нүүр тулсан. Яг ахтайгаа уулзахын өмнөх шөнө Тэнгэр элчтэй барилдсан. Тэнгэр элч түүнээс мөн чамааг хэн гэдэг вэ гэж асуусан. Тэгээд энэ удаад тэрээр намайг Яков гэдэг хэмээн үннээ хэлсэн юм. Бурхан түүнд харин Израиль гэдэг шинэ нэр өгсөн. 33-ийн 1-ээс 17 дугаар ишлэлдэх дараах үзэгдэлд Яков ахтайгаа эвлэрч байгаа тухай өгүүлдэг. Энэ хэсэг бол ах дүү хоёр эргэн уулзаад Ив найртайгаар уулздаг тухай хэсэг юм. Энэ болон үүнтэй зэрэгцээ хэсэг нь хоорондоо ямар ялгаатай гэдг нь тун тодорхой харагддаг. Яков одоо хуурамч биш, чин үнэнч бас даруй нэгэн болжээ. Исав өшөө хорсол биш, өршөөл уучлалыг үзүүлдэг нэгэн болжээ. Тэгэд эцэст нь эхрүүдийн дайсгансан харилцаа эргэн Ив найртайгаар салж байгаа тухай өгүүлдэг. Энэ хэсгийн төгсгөлд Исав энэ түүхээс гардаг. Дараа нь 34-р бүлэгт Канаанчууд болон газар зүйн өөр байршлын тухай гардаг. Энэ бүх үйл явдал биднийг 4-р хэсэг буюу Эхлэл 29-ийн 1-ээс 31-ийн 55 дээрх Яковын Лабанид байсан цаг үе рүү биднийг хөтэлдэг. Яковын Лабанид амьдарч байсан үеийг 5 гол үзэгдэлд хувааж болно. 29-ийн 1-ээс 14-р ишлэлд Яков Падам Арамд ирж байгаагаар эхний үзэгдэл эхэлдэг. Харин 29-ийн 14-өөс 30 дугаар ишлэлд Лабан хурмын үеэр Яковд өгтөө өгөхдөө хуурж мэхэлж байгаа талаар өгүүлдэг. Яковын гэрлэлтийн дараах 29-ийн 31-ээс 30-ийн 24-р ишлэлээс бид Яковын хүүхдүүд Израилийн овог аймагуудын өвөг эцгүүд мэндэлж буй тухай бид олж мэддэг. Тэгээд Мосе үүний өмнө гарсан Лабаны мэхлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд 30-ийн 25-аас 43 дугаар ишлэлд Яков олон жил ажилласан хөс болгон Лабаныг мэхэлсэн тухай бичсэн байдаг. Эцэст нь 31-ийн 1-ээс 55 дээр Яков Падам Арамыг орхиж явахын сацуу Лабантайч эвлэрдэг. Ямартайч эдгээр бүлгүүд хуурам мэхлэлт болон зөрчлийг харуулдаг. Гэхдээ хамгийн гол нь Яковын хувьд эрс өөрчлөлт гарч байгааг бас бид харах боломжтой. Эхлэл 25-аас 37 дугаар бүлэгт Яковын амьдралд үнэхээр гайхалтай өөрчлөлт авчирсан дараалсан олон үйл явдлыг бид хардаг. Тэр эхэндээ хууран мэхлэгч байдаг. Гэсэн ч Бурхан түүний юу хийснийг биш, харин Авраамд өгсөн бүх амлалтаа эргэн сэргээж байгаагаа л гайхалтайгаар илчлэн харуулж байсан юм. Тэгээд Яков бараг л Бурхантай наймаалцаж тэр энэ амлалтаа биелүүлбэл би үүнийг хийн гэсэн байдалтай байсан. Харин Яков өөрөөсөө илүү хуурамч, худалж Лабан гэдэг хүнтэй учирсан яг тэр үед Бурхан бүх амлалтаа биелүүлсэн учраас энэ нь үнэхээр нүдэ олсон наймаа байж чадсан.
Бурхны ёроолыг амьдралдаа мэдрэх тусам улам их итгэж найдахыг хүсэх болсон нь тодорхой байдаг. Хамгийн наад зах нь л гэхэд Бурхан гэртээ хайр гэхэд дуулууртаа дагаж нүүсэн. Хайрж байх замда ах нь зэвсгэлсэн хүмүүстэй ирж явна гэхийг сонсоод нөгөө мэхлэгч, наймаалцагч маань бүрэн бууж өгсөн. Бууж өгсөн учраас Бурхан түүнийг аварсан. Тэгээд Яаков Бурханд надад аавын маанч биш, ахын маанч биш, таны ёроолол хэрэгтэй гэж хэлсэн. Ингэж л эцэст нь тэр сансандаа хүрэхийн тулд янз бүрийн арга хайдаг биш, Бурханд итгэдэг хүн болсноор хүсэж тэмүүлсэндээ хүрч чадсан юм. Ингээд эцэг Яаковын талаар энэ хүртэл бид Эхлэл ном дэх түүний амьдралын түүхийн бүтэц агуулгыг авч үзлээ. Одоо хоёр дахь гол агуулга буюу эдгээр бүлгүүдэд өгүүлж буй гол сэдвүүдийн тухай авч үзье. Харамсалтай нь Христийн дагалдагчид Яаковын түүхийг зөвхөн хувь итгэгч нар амьдралдаа шууд хэрэгжүүлэхэд зориулж бичсэн мэт ханддаг. Мэдээж Эхлэл номын энэ хэсэг хувь хүний амьдралын тухай олон хэрэгтэй зүйлийг зааж өгдөг. Гэхдээ Эхлэл номыг энгийн нэг хувь итгэгч хүн л уншдаг байхаар бичээгүй гэдгийг бид мартаж болохгүй. Эрт цагт зөвхөн Израилийн ахлагч нар л бичвэрүүдийг унших боломжтой байсан. Тиймээс Яаковын амьдралын тухай бичсэн бүх зүйлийг Израиль үндэстэнд зориулж бичсэн гэсэн үг. Бурхан хаанчлалыг нь амлагдсан нутагт тогтоох үүрэг зорилгыг Израильд өгсөн. Тэгээд тэр хаанчлалыг дэлхийн өнцөг булан бүрт тэлэх учиртай. Хаанчлалыг тогтоох энэ үүрэг зорилго бидэнд Яаковын амьдралын гол утга учир ба гол сэдвүүд эртний Израиль болон өнөөдөр Христийн хаанчлалд амьдарч байгаа таны миний амьдралд ямар холбоотойг ойлгоход туслах болно. Авраамийн амьдралын тухай хичээлээр бид Мосе Авраамд өгсөн Бурханы нэгүсэл, Авраамийн Бурханд зориулсан үнэнч сэтгэл, Бурханы Авраамд болон түүгээр дамжуулан бусдад өгсөн ёроолууд гэсэн дөрвөн гол сэдвийг чухалчилсан гэдгийг үзсэн. Яаковын амьдралд бас эдгээр сэдвүүд хамаатай. Тэгэхээр Яаковын амьдралын түүхий эдгээр дөрвөн сэдвийг хэрхэн онцолдгийг бүгдээрээ үздэцгээе. Эхлээд бид Бурханы Израильд өгсөн нэгүслийн тухай ярилцсан. Хоёрдугаарт Бурханд үнэнч байх, Израилийн шаардлага. Гуравдугаарт Бурханы Израильд өгсөн ёроолуудыг судална. Харин дөрөвдүгээрт буюу эдгээр бүлгүүдийн хамгийн чухал онцлог болох Бурханы Израилаар дамжуулан бусдад өгсөн ёроолуудыг судлах болно. Ингээд одоо Яаковын амьдрал Бурханы Израильд өгсөн нэгүсэлтэй хэрхэн холбогддог тухай үздэцгээе. Бурханы Израильд өгсөн нэгүслийг бид хоёр арга замаар судална. Нэг талаар бид энэ сэдв яагаад Мосегийн анхны утга санааны гол төв байсныг харна. Өөрөөр хэлбэл Мосе Израилийн эртний уншигчдад ямар нөлөө үзүүлэхийг хүссэн бэ гэдгийг авч үзэх болно. Нөгөө талаас Эхлэл номын энэ хэсгийг өнөө цагт хэрэгжүүлэхэд Тэнгэрлэг нэгүслийн нөлөөлж буй арга замуудыг авч үзэх болно. Тэгэхээр Мосегийн өгүүлсэн анхны утга санааг эхлээд харцгаая. Ерөнхийдөө Мосе Израилийн ард түмэнд амьдралд нь байгаа Бурханы нэгүслийг зааж өгөхийн тулд Яаковын амьдралд байсан Тэнгэрлэг нэгүслийг 3 арга замаар тайлбарлаж өгсөн. Мосе эхлээд Бурхан Яаковыг төрөхөөс ч өмнө өнгөрсөн үед нэгүслийг хэрхэн өгч байсан тухай өгүүлсэн байдаг. Яаковын түүхийн эхний хэсэгт энэ сэдвийг шууд хүндсэн байдаг. Эхлэл 25-ын 23 дугаар ишлэлд Бурхан Ребекад хандан хэлсэн үгийг дахин сонсцгоё. Хевлий дотор ч хоёр үндэстэн байна. Биес ч хоёр ард түмэн салж гарах бөгөөд нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарслагдан гэжээ. Ром 9:11-ээс 12 дугаар ишлэлд Паул мөн Яаков нь ямар ч зөв эсвэл буруу зүйл хийж амжаагүй байхдаа Бурхны өршөөл нэгүслийг хүлээн авсан гэсэн байдаг. Үүнтэй яг адилаар амлагдсан нутаг руу Мосег дагаж явсан Израилийн овог аймагуудад өгсөн Бурхны өршөөл нэгүсэл мөн л түүний өнгөрсөн үед үзүүлж байсан нэгүсэл дээр тулгуурлаж байлаа. Дэд хууль 7-7-оос 8 дугаар ишлэлд Мосе энэ талаар тайлбарласан нь бий. Тэрээр энд та нар бусад үндэстнээс олон байсан учраас эзэн та нарыг хайрлаж сонгосон юм биш. Харин та нарыг хайрлсан учраас бас эцэг өвгдөд чинь өгсөн өөрийн тангаргийг сахихын тулд та нарыг тэр хүчрхэг мутраараа гарган авч боолчлолын гэрээс гаргасан билээ гэжээ.
Харин 2 дугаарт Мосе Яаковын амьдралд яг одоо үргэлжлэн буй Бурхны нэгүслийг онцлон тайлбарлсан. Ингэснээр тэрээр Израильчуудад яг одоо амьдралд нь Бурхны нэгүсэл ямар их хэрэгтэй вэ гэдгийг зааж өгсөн. Эхлэл 25-ын 24-өөс 26 дээрх Яаковын мэндэлсэн хэсэгт энэ нэгүслийн тухай хамгийн эхлээд дурдсан байдаг. Эхлэл 25-ын 26 дугаар ишлэлийг сонсцгоё. Энд удаах дүүн Исавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учраас түүнд Яаков гэдэг нэр өгчээ гэжээ. Яаков ихээс мэдлэгтээ Исавын өсгийнөөс зуурч гарч ирсэн тул ийм нэртэй болов. Яаков гэдэг бол еврей хэлний Яков гэдэг үг бөгөөд өсгий гэдэг утгатай үг буюу еврей хэлний Акейв гэдэг үгтэй адил язгууртай. Тиймээс Яаков гэдэг нэр өсгийнөөс зуурагч гэсэн утгатай боловч тэрээр бүр ихээс төрхөөсөө ч өмнө ууган хүүгийн байр суурийг булаахыг оролцсон учраас түүний хувьд нэр нь илүүтэй хорлогч, мэхлэгч гэх утгатай байсан. Бүр залилагч гэсэн утгатай байсан ч гэж хэлж болно. Эхлэл 27-гийн 36 дугаар ишлэлд Яаков эцгийгээ мэхлэн ёроолыг нь авчихсны дараа Исавын хэлсэн үг бас ийм утгатай байдаг. Энд Исав түүнийг Яаков гэж нэрлсэн нь онсон босов. Тэр намайг 2 удаа мэхэллээ. Ууган хүү байх эрхийг минь авчгаад одоо бас надад ноогдох ёроолыг минь ч тэр авчихлаа гэжээ. Яаков нэртэйгээ адил үйлдэл хийсэн нь түүнд Бурхны өршөөл нэгүсэл өдөр бүр хэрэгтэй байсныг тодорхой харуулж байна. Мосе өөрийн анхны уншигчдад нь ч чухал хэрэгтэй байсан Бурхны одоо буюу нэгүсэл рүү анхаарал хандуулсан байдаг. Эхлэл 26-гийн 26-аас 33 дугаар ишлэлд харуулснаар Бурхан түүний эцэг Исаакийг ч бас нэгүүлсэн филистичүүдийн дунд аюулгүй байлгасан. Мосе эдгээрийг бичсэн үе бол мөн анхны уншигчдын хувьд филистичүүдээс хамгаалах нэгүсэл хэрэгтэй цаг үе байсан юм. Мөн 34-ийн 1-ээс 31-р ишлэлд бас Бурхан Яаковыг нэгүүлсэн Канаанчуудын дээр ялалтыг өгсөн байдаг. Жишээ нь энэ жишээнээс Мосегийн уншигчид тухайн цаг үедээ Канаанчуудыг ялахад өдөр бүр Бурхны өгдөг өршөөл нэгүсэл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон гэсэн үг. 3 дугаарт Яаковын түүх Бурхны ирээдүйн нэгүслийг бас харуулдаг. Дахиад л бид энэ сэдвийг Мосегийн бичсэн эхний үзэгдлээс харах боломжтой. Эхлэл 25-ын 23 дугаар ишлэлийг эргэн харах юм бол Яаковыг мэдлэхээс өмнө Бурхан ингэж амласан. Тэрээр энд нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба том нь багадаа зарцлагдана гэж хэлжээ. Израильчууд амлагдсан нутагт амжилттай сууршин цаашлаад Исавын нутагт хүртэл өөрсдийн хаанчлалыг болон Бурханы хаанчлалыг тогтооно гэдэг нь энэ амлалтаас тодорхой харагддаг. Ирээдүйн нэгүслийн энэ амлалт бол тухайн цаг үед Едомтой тулалдаж байсан Мосегийн анхны уншигчдад хамгийн их хамаатай байсан мэдээж. Бурхан Яаковын амьдралд үүнээс өөр олон ирээдүйн нэгүслийн амлалтыг өгсөн. Жишээ нь Эхлэл 28-ын 10-аас 22 дугаар ишлэлд гардаг битээлдэх Яаковын зүүдэнд Бурхан түүнд ирээдүйн нэгүслийн олон амлалтыг өгсөн байдаг. Хожим нь Бурхан 35-ын 11-аас 12 дугаар ишлэлд битээлдэх Яаковын хүндлэл мөргөлийн үеэр үүнтэй ижил төстэй ирээдүйн нэгүслийн амлалтуудаа дахин баталгаажуулсан байдаг. Яаков дүгсэн эдгээр ирээдүйн нэгүслийн амлалтууд нь Мосегийн уншигчдад Канааныг эзлэн суршихаар тэмүүлж байсан тэр үед нь Бурханы өгөх гэгээлэг ирээдүйг харуулдаг. Израильчуудын амлагдсан нутгийг авах эрхтэй гэдгийг Яаковын түүх хэрхэн онцлон харуулж байсан бэ гэдгийг ойлгохын тулд бид дор хаяж 2 зүйлийг санаж байх хэрэгтэй. Юуны өмнө эдгээр түүхүүд Авраамд өгсөн амлалтуудын зүй ёсны залгамжлагч болохоор тэмцэлдэж байсан Яаков ба Исав гэсэн 2 хүний ялгаатай талуудыг харуулах зорилготой байсан. Тэгээд Яаков болон Исавын түүхүүдийн ялгаатай талуудаас бид Исав урд зүгт Едом руу нүүхэд Бурхан тэр газрыг түүнд өгсөн. Бурхан түүнийг тэнд суурьшуулсан. Харин Яаков Авраамд өгсөн амлагдсан нутгийн амлалтын зүй ёсны залгамжлагч болсныг харж болдог Лабантай холбоотой түүхээс Яаков тэндээс нүүснийг бид хардаг. Тэр бол түүний хамаатан бас газар нутгийн хувьд хойд талд нь оршдог хөрш залгаал нутаг байсан. Гэсэн ч тэр тэнд төр зурал амьдарсан. Эдгээр ялгаатай олон үйл явдал дундаас хамгийн чухал нь Яаков эцгээ мэхлээд, ахыгаа мэхлээд амлагдсан нутгийг орхисон явдал юм. 28 дугаар бүлэгт бидний мэдих түүхэнд түүнийг битээлд байхад зүүдэнд нь Бурхан болон элч нар нь үзэгдэхэд Яаков "Та намайг энэ нутагт буцааж авчрах уу?" гэж асуусан.
Бурхан ч түүнийг энд буцааж авчирна гэдгээ амласан. Тэгээд 35 дугаар бүлэгт Бурхан Бетел рүү буцаж очиод дахлын ширээ зас чамааг буцааж аваачна гэж амласан тэр газар дахлын ширээ зас гэж хэлсэн. Бетел гэдэг газар нь амлагдсан нутагт байдаг шүү дээ. Яаковын амьдралын тухай энэ хоёр багц ишлэлд Бурхан түүний алдаа, аавдаа, ахтаа хийсэн зүйлс болон Лабанид байхдаа хийсэн бүхий л зүйлсээс үл шалтгаалan энэ газар нутгийг түүнд өгсөн гэдэг санааг тун эергээр онцолсон байдаг. Энэ бүхнээс үл хамааран Бурхан Яаковыг өвөг эцэг Авраамд нь өгсөн амлалтын залгамжлагчаар сонгосон билээ. Тэгэхээр Израильд өгсөн Бурханы нэгүслийн анхны утга санааны тухай ойлгосноо бүү мартаарай. Харин одоо Яаковын түүхийг орчин цагт хэрэгжүүлэхэд Бурханы нэгүсэл хэрхэн нөлөөлөх тухай үздэцгээе. Христийн дагалдагчдын хувьд бидэнд Бурханы нэгүслийн талаарх үннийг амьдралдаа хэрэгжүүлэх арга зам тоолж баршгүй олон бий. Гэхдээ бид үүнийг Христийн хаанчлалын эхлэл тавигдсан үе, чуулганы түүхийн туршид хаанчлал үргэлжлэн буй болон Есүсийг иргэн ирэхэд хаанчлал бүрэн төгс болно гэсэн 3 үеийн дагуу тунгаан бодох нь хамгийн зохимжтой билээ. Христийн хаанчлалын энэхүү 3 үе шат нь бидэнд өөрсдийн амьдрал дэх Бурханы өнгөрсөн одоо ба ирээдүйн нэгүслийг хэрхэн олж харах талаар шинэ гэрээ юу гэж заадаг болохыг итгэгчдэд харуулдаг. Тэгэхээр юуны өмнө бид Яаковын амьдралд өнгөрсөн дэх нэгүсэл нь хэрхэн биелээ олсныг харсан. Тэгвэл бид Христийн доторх хаанчлалын эхлэл үед Бурхан бас бидэнд өнгөрсөн дэх нэгүслээ хэрхэн илчилсэн бэ гэдгийг санах хэрэгтэй. Христийн анхны ирэлт бол хуучин гэрээний туршид үргэлжилсэн нэгүслийн урт удаан түүхийн төгсгөл болсон. Ром 5:20 зэрэг ишлэлүүд Христ эхний удаа ирэх үед Бурхан урд өмнөхөөсөө ч илүү их нэгүсэл өршөөлийг үзүүлсэн гэж тодорхой хэлсэн байдаг. Паул энэ талаар хэлэхдээ нүгэл их байвч нэгүсэл улам бэлгсэн юм гэжээ. Тэгвэл үүний дараагийнх нь бол Яаковын амьдралд үргэлжлэн байсан Бурханы хайр нэгүсэл нь Христийн хаанчлалын үргэлжлэх үед амьдарч буй биднийг өдөр бүр түүний нэгүслийг нь ирж хаан түшиж амьдрах учиртайг сануулдаг. Еврей 4:16 гэх мэт ишлэлүүд бидэнд Христийн дагалдагчид нэгүслийн буюу Бурханы хаан ширээний өмнө итгэлтэйгээр очиж болно. Мөн хэрэгтэй үед маань бидэнд туслах нэгүслийг бид олох болно хэмээн заасан байдаг. Харин сүүлийнх нь бол Яаковд ирээдүйн нэгүслээ өгнө гэж Бурханы амласныг хараад бид Христийн хаанчлал бүрэн төгс биелэлээ олох тэр үед Бурхан нэгүслээ бидэнд ч мөн өгнө гэдгийг санах ёстой юм. Мосегийн анхны уншигчид амлагдсан нутагт байхдаа Бурханы ирээдүйн нэгүслийн тухай ойлгож мэдсэний адилаар Христийн дагалдагчид бас шинэ бүтээлийн үед Бурханы амлалтууд биелэхийг хүсэн тэмүүлэх хэрэгтэй. Эфес 2:7 зэрэг ишлэлүүд бидэнд Христ иргэн ирэх үед бид Бурханы нэгүслийн хэмжээлшгүй баялагийг хүлээн авах болно гэсэн байдаг. Бид Бурханы Израильд өгсөн нэгүсэл гэсэн гол сэдвийнхээ тухай ярилцлаа. Харин одоо Израилийн Бурханд үнэнч байх шаардлага гэсэн хоёр дахь гол сэдв рүүгээ орцгоё. Мөнхийн аврал зөвхөн Бурханы нэгүслээр л ирдэг гэдгийг шинэ ба хуучин гэрээний аль алинд нь тодорхой хэлсэн байна. Хэн ч өөрийн хичээл зүтгэлээр авралыг олж чадахгүй. Гэхдээ хүн Бурханы авралын нэгүслийг хүлээн авсны дараа Бурханы сүнс тэр хүнийг өөрчилдөг гэж бичвэрт мөн тодорхой хэлсэн байдаг. Тэгснээр тэр хүн хайр өршөөлтөнд талархах зүрх сэтгэлээр Бурханы тушаалуудыг дагахыг хүсдэг. Энэ бол бидний доторх Бурханы сүнсний үр жимс юм. Яаков хэрхэн Бурханд үнэнч байсан тухай энэ сэдвийг үзэхдээ бид эдгээр теологийн үндсэн үзэл санааг санаж байх учиртай. Үүний утга учирыг илүү сайн ойлгохын тулд Израиль Бурханд үнэнч байх нь Мосегийн анхны утга санаа байсан гэдэг талаас нь авч үзнэ. Тэгээд дараа нь энэ сэдв орчин цагт ямар хамааралтайг үзэх болно. Ингээд Мосегийн анхны утга санааг авч үзье. Ерөнхийдөө дүгнэхэд Мосе анхны уншигчдаа тухайн цаг үедээ Бурханд үнэнч байхыг заахын тулд л Яаковын үнэнч байдлын тухай бичсэн юм. Бурхан Яаковыг хэрхэн өөрийн үнэнч зарц болгон өөрчилсөн тухай онцлон зааснараа Мосегийн энэ зорилго тун тодорхой харагддаг. Яаковын түүхийн эхний хэсгүүдэд түүний тухай тэмч гэгээлэг зүйлс байдаггүй. Тэр энэ хорвоод мэдлэгтэй л ахынхаа өсгийг зуурч ууган хүүгийн эрхийг авахыг оролдож байсан хэмээснээр түүх эхэлдэг. Тэгээд залуудаа ах Исавынхаа өлсөж байгааг далимдуулан ууган хүүгийн эрхийг нь авсан.
Бас аавыгаа хуурч мэхлэн Исавт очих ёстой байсан ёроолыг өөрийн болгож чадсан. Түүний амьдралын ихэнх үеийн эдгээр сөрөг зүйлсээс ганц авах зүйл нь Яков өөрийг нь хамгаалбал Бурхныг өөрийн эзнээ болгоно гэж битээлд байхдаа тангархсан явдал байлаа. Үүнийхээ дараа Яков Лабанид очиж амьдарсан. Битээлд байхад нь түүний зүрх сэтгэл дотор нахиалсан үнэнч байдлын үр ургасаар л байсан нь харагддаг. Хадам эцэг нь Яковд буруу зүйл хийсэн хэдий ч тэднийхээс эргэж ирэхдээ тэр цоо шин хүн болсон байлаа. Мосе энэ өөрчлөлтийг дор хаяж 4 зүйлээр нотлон харуулсан. Мосегийн эхний нотлогоо бол Яков гимжсэн сэтгэлээ Исавд илэрхийлсэн явдал юм. 32-ын 4-өөс 5 дугаар ишлэлд Яков зарц нартаа "Миний эзэн явууллаа" гэж хэлээд Исавыг угтан тосхыг тушаасан. Дараа нь эхлэл 33-ийн 8 дугаар ишлэлд Исавтай өөрөө уулзахдаа шууд л "Эзэн минь" гэж мэдчилсэн байдаг. Хоёрдугаарт Яков Бурхны өмнө гимшиж байгаа сэтгэлээ харуулсан. Жишээ нь эхлэл 32-ийн 10 дээр Яков Бурхны өмнө нүглээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр энд "Өчүүхэн зарц надад таны үзүүлсэн хайр ёроол үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй" гэжээ. 3 дугаарт Бурхан Яковд шин нэр өгсөн. Эхлэл 32-ийн 22-оос 32 дугаар ишлэлд Яков Ябок голын иргдээр тэнгэр элчтэй барилдсан. 27 дугаар ишлэлд Яков тэнгэр элчид өөрийгөө Яков гэж зөвшөөрснөөрөө залилан мэхлэгч гэдгээч хүлээн зөвшөөрсөн юм. Харин эхлэл 32-ийн 28 дугаар ишлэлд тэнгэр элч Яковын энэ гэмшилд хариу хэлсэн байдаг. Энд "Үүнээс хойш чамайг Яков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ" гэжээ. Библиэд гардаг өөр нэрсийн адил Израиль, еврейгээр Есраэл гэдэг нэр хизээ нэгэн цагт Бурхан тэмцдэг эсвэл тулалддаг гэсэн утгатай Бурханыг магтах магтаал байсан. Энэ үг еврей хэлний "сура" гэдэг үйл үгнээс гаралтай ба энэ үгийг 28 дугаар ишлэлд "чи тэмцсэн" гэж орчуулсан байдаг. Тэнгэр элч Яковд "Чи Бурхантай бас хүмүүстэй тэмцээд илүүрхсэн учраас энэ нэр түүнд тохирно" гэж хэлсэн. Яковын Бурхантай хийсэн тэмцэл гэдэг нь ёроолийн төлөө зүтгэж байсныг нь, харин хүмүүстэй хийсэн тэмцэл гэдэг нь Исав болон Лабантай тэмцэлдэж байсныг нь хэлж байгаа юм. Яковын амьдралын хувьд бол тэр шин нэртэй болсон нь шин хүн болсныг нь илтгэж байлаа. Яков залилан мэхлэгч хэвээр үлдсэнгүй. Харин тэмцээд ялсан Израиль болсон. Эхлэл номд Бурхан Яковын нэрийг Израиль болгон өөрчилсөн сонирхолтой түүх байдаг. Яков тэнгэр элчтэй барилдсныхаа дараа үнэндээ тэр тэнгэр элч Бурханыг төлөөлж байсныг нь ойлгодог. Бас Бурханд түүнд зориулсан төлөвлөгөө байгаа юм байна гэдгийг ойлгодог. Бурхан түүнийг анхаарч, түүнтэй уулзаж, түүнд маш онцгой чухал зорилгыг өгсөн. Тиймээс ч нэрийг нь өөрчилсөн. Эртний Израильд хүмүүс хүүхдүүдэд төрөх хүртэл нэр өгдөггүй байсан. Охин байвал ийм нэр өгнө, хүү байвал ингэж нэрлэнэ гэж урьдчилж өгдөггүй байжээ. Харин нэр өгөхийн тулд ямар нэг дохио, шинж тэмдэг хүлээж ирж хайдаг байв. Яг л энэ ёсоор Яков төрөхдөө эхийн хөвлийгээс дөнгөж гарахдаа л ах Исавын хаан өсгийнөөс зуурсан байсан. Тэгээд л еврей хэлээр өсгийнөөс зуурагч гэх утгатай Яков гэдэг нэр өгсөн хэрэг. Тэгээд тэрээр насаараа л ийм нэр зүүж явсан. Харин тэрээр Бурхантай уулзаад цоо шин амьдралтай болсон. Бурхан Яковтой ярилцаж амьдралынх нь жинхэнэ зорилгыг хэлсэн. Эцэг Исаак, өвөг эцэг Авраам нарт нь хэлснээс илүү шууд шулуунаар түүнд хандаж нэгэн үндэстний эцэг болно гэдгийг нь хэлсэн. Яков
байснаа Израиль болсон өөрчлөлт бол үнэхээр гайхамшигтай. Израиль үндэстний эцэг болох хүнийг дуудаж, өөртөө үйлчлүүлэн өсөж үржин, газар дэлхий дээрх анхны ард түмнийг нь бий болгох агуу дуудлагыг өгсөн Бурхны үйлсэд талархууштай. Мосегийн анхны уншигчдын хувьд Яаковын шин нэрийн ач холбогдлыг хэд өндрөөр үнэлэх боломжгүй гэмээр. Израиль бол Мосегийн Египтээс амлагдсан нутаг руу хөтлөн дагуулж явсан 12 овог аймгийн нийтэд нэрлэдэг үндэсний нэр шүү дээ. Тэд өвөг дээдсийнх нь шин нэр бол Бурхны үнэнч зарцын нэр байсан гэдгийг уншаад Израиль байх нь Яаковын нэгэн адил тэмцэж ялах учиртай юм байна гэдгээ эргэн сансан юм. Дөрөвдүгээрт Лабанид байсан үеийнхэн дараах Яаковын эерэг дүр зураглал бол битээлд эргэн ирээд Бурхныг хүндлэн мөргсөн явдал байв. Эхлэл 28-ын 20-21-р ишлэлд Яаков Бурханд үнэнч байхаа амласныхаа дагав Эхлэл 35-ын 3-р ишлэлд битээлд эргэн ирээд үнэнч сэтгэлээр дахлын ширээ засаж эзнийг хүндлэн мөргөжээ. Яаковын өөрчлөлтийн талаарх Мосегийн бичсэн зүйл уншигчдаа хоёр гол нөлөө үзүүлсэн. Мосе эхлээд тэд Бурхандаа олон талаар үнэнч бус байсныг нь харуулахын тулд Яаковын үнэнч байдлыг танилцуулсан. Мөн тэдэнд Яаковын үнэнч байдлыг даган дуурайхыг уриалахын тулд Яаков ийхүү Бурхны үнэнч зарц болж өөрчлөгдсөн тухай өгүүлжээ. Мосегийн уншигчид амлагдсан нутагт амьдарч байхдаа олон бэрхшээлтэй тулгархын хэрээр Бурхны нэгүсэлд түших хэрэгтэй байсан. Үүнтэй адил мөн өөрсдөө ч Бурханд үнэнч тууштайгаар үйлчлэх хэрэгтэй байлаа. Ингээд бүгдээрээ Израилийн Бурханд үнэнч байдлын тухай сэдвийг Мосегийн анхны утга санааны өнцгөөс авч үзлээ. Одоо Яаковын амьдралыг орчин цагийн нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх тухай үздэцгээе. Мөн хичээлийнхээ зорилгын хүрээнд Яаковын амьдралын энэ тал хаанчлалын эхлэл, үргэлжлэл болон бүрэн төгс болохын үед ч бас бидний амьдралтай ямар хамааралтай болохыг харцгаая. Юуны өмнө Яаковын амьдралын аль ч үе бидэнд Бурхандаа хизээ ямагт үнэнч байх үүрэг хариуцлагыг маань сануулдаг. Христ хаанчлалынхаа суурийг тавихтаа бүхий л зөвхт зүйлсийг биелүүлсэнийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Еврей 4-ийн 15 дугаар ишлэлд Христ бидэнтэй л адил сорилтод орсон ч хизээч гим нүгэл үлдээгүй гэж хэлсэн байдаг. Харин ч үнэндээ Христ Бурхны тушаалд үнэнч байсан тул өөрт нь итгэдэг хүмүүсийн өмнөөс шийтгэлийг үүрэн өөрийн хүслээр загалмаа дээр амиа өгсөн. Түүний энэ төгс зөвхт байдлыг бид итгэлээрээ хүлээн авсан. Христ хаанчлалынхаа суурийг тавих үед Бурханд үнэнч байсан явдал нь бид үүнийг хий, үүнийг бүү хий гэдэг Яаковын амьдралын ёс суртахууны хэм хэмжээг үргэлжлүүлэх ёстойг сануулдаг. Яаковын амьдралын ёс суртахууны хэм хэмжээг бид амьдралдаа хэрэгжүүлэхийн өмнө бидний өмнөөс бүхий л зөвхт зүйлийг биелүүлсэн Христийн тухай бодох хэрэгтэй. Хоёрдугаарт Яаковын түүхээс үнэнч байдлын талаар олж мэдээд бид өнөөдөр Христэд хэрхэн үнэнч үйлчлэх удирдамжийг олж хардаг. Христийн хаанчлалын үргэлжлэл үед ч Яаковын амьдрал биднийг Бурханд үнэнч байхыг сануулсаар байдаг. Еврей 12-ийн 1-2 зэрэг ишлэлүүдэд Яаков гэх мэт бидний өмнө итгэмжтэй байх замыг засаж өгсөн хүмүүсийг дуурайхыг сануулan зоригжуулсан байдаг. 3-дугаарт Яаковын түүхэн дэх хүний үнэнч байдлын шаардлагыг хүндсэн тал бүр нь бидний зүрх сэтгэлийг Бурхны хаанчлал бүрэн төгс тогтох тэр үед Христэд үнэнчээр хандхад чиглүүлэх учиртай. Үнэнч байдлын тухай сэдв нь Христийг дагдаг хүн бүр хожим нь Бурхны төгс төгөлдөр итгэмжит зарцнаар болно гэдгийг бас бидэнд сануулдаг. 1-р Иохан 3:2 гэх мэт ишлэлүүдэд Христ иргэн ирэх үед бид яг түүнтэй адил байх талаар өгүүлсэн нь бий. Бурхан Яаковыг ерөөн гэж амласныг ойлгосноор бид түүний амьдралын түүхээс өнөөдөр амьдралдаа дагаж хэрэгжүүлж чадна. Яаковыг хайрлана гэж Бурхан хэлсэн байсан. Гэтэл Бурхан аль хэдийн амласан зүйлийг Яаков хуурч мэхлэх замаар олж авах гэж хамаг амьдралаа зориулсан. Бид ч бас Яаковт адилхан ямар ч арга замаар хамаагүй Бурхан бидэнд аль хэдийн амласан зүйлсийг Христийн дотор бидэнд аль хэдийн өгсөн зүйлсийг олж авах гэж оролддог.
Шинэ гэрээнд Ромын 8:32 дугаар ишлэл шиг энэ тухай тодорхой хэлсэн ишлэл байхгүй. Тэр өөрийнхөөг харамлалгүй, харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вүлээ? Христэд дамжуулан бид бас дуулал 46 дугаар ишлэлийг сонсдог. Тэмцэлтгэ болж бурхан гэдгийг минь мэд гэсэн байдаг. Үүн дээр нэмж хэлэхэд тэр бол гэрээний хүүхдүүдтэй илдэг сайхан ханддаг сайн бурхан билээ. Тэгэхээр бүгдээрээ Бурхны Израильд өгсөн нэгүсэл болон Израиль Бурханд үнэнч байсан талаарх гол сэдвүүдийн тухай үзлээ. Одоо Эхлэл номын энэ хэсгийн 3 дахь гол сэдв болох Израильд өгсөн Бурхны ерөөлийн тухай үзье. Бурхны Израильд өгсөн ерөөлүүд гэдэг сэдвээ бусад сэдвүүдийн тухай судалсан арга замаараа ярилцах болно. Эхлээд Мосегийн анхны утга санааны өнцгөөс авч үзнэ. Дараа нь энэ сэдвийг орчин цагт хэрхэн хэрэгжүүлэх тухай судална. Мосегийн анхны утга санааг эхлээд авч үзье. Ерөнхийдөө Бурхантай гэрээтэй ард түмэн нэг болоо дуулууртай байсныхаа төлөө ерөөлийг эсвэл дуулуургүй байсныхаа төлөө хараалыг хүлээн авдаг. Яаков дуулуургүй байснаасаа болж үр дагаврыг нь амссанд эргэлзэх юмгүй. Жишээ гэхэд л аав ах хоёрыгоо хуурсны дараа амиа аврахын төлөө цухтахаас өөр аргагүй болсон. Бас хадам аав Лабанид байхдаа хүнд хэцүү олон зүйлсийг амссан. Гэхдээ Мосе анхны уншигчдаа Бурхан тэдэнд ч бас ерөөлүүдээ өгсөн гэдгийг сануулахын тулд түүний Яаковд өгсөн ерөөлүүдийг ихэд онцолсон байдаг. Яаковын амьдралд өгсөн Бурханы ерөөлүүдийг ерөнхийд нь Яаков дуулуургүй байсан ч өгсөн ерөөл ба дуулууртай байснаар өгсөн ерөөл гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Нэг талаар Яаков үнэнч бус байсан ч Бурханы ерөөлийг авсан. Жишээ нь Эхлэл 27-гийн 27-оос 29-р ишлэлд Яаков хэдий эцгийгээ мэхлэх замаар ерөөлийг авсан ч Бурханы ерөөлийг хүлээн авч чадсан. Мөн 28-ийн 13-аас 15-р ишлэлд Яаков амиа аврахын төлөө Исаваас зүхтааж явсан ч битээлд байхдаа Бурханы ерөөлийг хүлээн авсан байдаг. Харин нөгөө талаас Яаковын түүхийн сүүлийн хэсгүүдэд үнэнч байдлын төлөө Бурханы ивэл ерөөл ирсэн байдаг. Жишээ нь Эхлэл 29-ийн 1-ээс 31-ийн 55 дугаар ишлэлд Бурхан Лабанаар дамжуулан Яаковыг гэр бүл эд баялгаар ерөөсөн. Эхлэл 32-ийн 1-ээс 33-ийн 17 дээр Яаков зүрх сэтгэлээ даруй болгосны дараа Бурхан түүнийг Исаваар дамжуулан ерөөсөн. Мөн үүнтэй тун төстөөгөр Эхлэл 33-ийн 18-аас 34-ийн 31-р ишлэлд Яаков хөвгүүд нь Канаанчуудтай зөрчилдсөний дараа Шихемд Бурханы ерөөлийг хүлээн авсан байдаг. Мөн 35-ийн 9-оос 13 дээр Яаков битээлд Бурханыг мөргөн хүндлэхэд Бурхан түүнийг ерөөсөн байдаг. Мосе өөрийг нь даган амлагдсан нутагт хүрэхээр зорин яваа Израильчууд энэ бүхнийг гэтлэхдээ бас тулалдахдаа олон янзын сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгийг мэдэж байсан. Тиймээс эдгээр болон өөр олон хэсгүүдийг бичихтэй Мосе уншигчдаа цаашид Бурханы ерөөлүүдийг авна гэдэгтэй болон үүнд талархах сэтгэлээр хандахыг уриалахын тулд ийхүү Яаковд өгсөн Бурханы ерөөлүүдэд ихээхэн анхаарал хандуулсан юм. Ингээд бүгдээрээ Бурханы Израильд өгсөн ерөөлийн тухай сэдвийн анхны утга санааны тухай үзлээ. Одоо эдгээр асуудлуудын орчин цагийн ач холбогдлын тухай ойлгоход амархан боллоо. Өмнө нь ярьсанчлан бид үүнийг ч гэсэн Христийн хаанчлалын эхлэл үе, үргэлжлэх үе болон бүрэн төгс болох үетэй холбож үзнэ. Хаанчлалын эхлэл суурь тавигдах үеэр бид бүхий л зүрх сэтгэлээ Христэд хандуулах учиртай. Яаковтай харьцуулахад Есүс үнэнч бус байсан гэсэн шалтгаанаар ямар нэг ерөөлийг хүлээн аваагүй тухай гардаггүй. Тэр угаас ямар ч гим нүгэлгүй. Харин тэрээр эцэгтэй итгэмжтэй байснараа энэ дэлхий дээр амьдрах хугацаанд агуу ерөөлүүдийг нь хүлээн авч байсан. Тэрээр Тэнгэр өөд одсон хойноо бүр ч илүү агуу ерөөлүүдийг хүлээн авсан билээ. Есүсийн ерөөлүүдийн хамгийн гайхалтай нь Эфес 1-ийн 3 дугаар ишлэлд бий. Энд Христтэй нэгдснээрээ бид ч бас түүний ерөөлийг хуваалцдаг тухай өгүүлдэг. Мөн үүнээс гадна шинэ гэрээнд Христ хаанчлалынхаа үргэлжлэх үеэр өөрийн хүмүүст ерөөлөө зутхан өгнө гэж заасан байдаг. Бурхан Яаковыг ерөөснийхөө адил биднийг бас үнэнч бус байсан ч ерөөх үе байдаг. Мөн үнэнч байсны маань төлөөч ерөөдөг. Өнөөгийн Христийн дагалдагчдын амьдрал нь өөрийгөө үгүйсгэсэн зовлон бэрхшээлээр дүүрэн амьдрал байдаг. Гэхдээ 2-р Коринт 1:21-ээс 22 болон Эфес 1:13-аас 14-р ишлэлд Бурхан хүн бүрийг ариун сүнснийхээ гайхамшигт ерөөлөөр тамгална гэдгээ тодорхой хэлсэн байдаг.
Ирэх ертөнцид илүү агуу зүйлсийг залгамжлан гэдгийн баталгаа болон бидний дотор болон бидний дунд ариун сүнс оршдог. Тиймээс Эхлэл номоос бид Бурхны Яаковд өгсөн ёроолуудын тухай унших бүрдээ Христийн хаанчлал бүрэн төгс тогтох тэр үед хүлээн авах хэмжээлшгүй ёроолуудынхээ тухай санаж байх хэрэгтэй. Матай 25:34 гэх мэт ишлэлүүдэд Христ эргэн ирэх үед Бурхан биднийг энэ дэлхийг бүтээсэн цагаасаа эхлэн бэлдсэн хаанчлалдаа биднийг хүлээн авна хэмээн заасан байдаг. Бид Бурхны Израильд өгсөн нэгүсэл Израилийн Бурханд үнэнч байсан явдал мөн Бурхны Израильд өгсөн ёроол гэсэн гол сэдвүүдийн тухай үзлээ. Одоо сүүлийн гол сэдв буюу Яаковын амьдралын тухай Мосегийн бичсэн хамгийн чухал сэдв болох Бурхан Израилаар дамжуулан бусдыг ёроосон тухай түүхийг хамтдаа харцгаая. Өмнөхдөөгөө адил Израилаар дамжуулан өгсөн Бурхны ёроолуудыг бид эхлээд Мосегийн анхны утга санааны өнцгөөс авч үзээд дараа нь орчин цагт хэрхэн хэрэгжүүлэх тухай үзнэ. Ингээд Мосегийн анхны утга санааг эхлээд үзцгээе. Анхны уншигчдын хувьд энэ сэдв хэр ач холбогдолтой байсныг ойлгохын тулд Израиль үндэстний эцэг Авраамд өгсөн Бурхны онцгой үүрэг даалгаврыг эргэн санах хэрэгтэй. Бурхан хүн төрлөختний анхны үүрэг зорилгыг тэргүүлэн биелүүлэх үүрэг зорилгыг Израилийн ард түмэнд өгсөн гэдгийг Эхлэл ном дэх Авраамийн түүх өгүүлдэг. Тэд өсөж үржин газар дэлхийг Бурхан итгэмжид дүр төрхөөр дүүргэх зорилготой байсан. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь Бурханы ёроолыг дэлхийн бүх хүнд түгээх явдал байв. Эхлэл 12:2-оос 3 дугаар ишлэлд Бурхан Авраамд хэлэхдээ: "Чи тэгээд ёроол болтугай. Чамайг ёроогчдыг би ёроож, чамайг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овг чамаар ёроогдох болно" гэжээ. Энэ ишлэлд Бурхан Авраамыг Бурханы хаанчлалын ёроолыг газар дэлхий дээрх бүх хүнд түгээ хэмээн дуудсан болохыг анзаараарай. Гэхдээ Бурханы ёроолыг дэлхий даяар түгээн гэдэг нь хүн бүр тэр ёроолыг авна гэсэн үг биш гэдгийг бас харж болно. Чамайг ёроосон хүмүүсийг би ёроон, чамайг хараасан хэнийгч болов би хараана гэж Бурхан хэлсэн байна. Өөрөөр хэлбэл зарим нь Израилаар дамжин ирэх зүйлсээс татгалзна. Харин зарим нь хүлээн авна гэсэн үг юм. Бурхан хүмүүсийг тийхүү ёроон эсвэл хараах аж. Бурханы Авраамд илчлэн хэлсэн энэ ёроол ба хараалын хоёр талт үйл явцыг Эхлэл 27-гийн 29-р ишлэлд Исаак Яаковд бас ёроолоо өгөхдөө дурдсан байдаг. Тэрээр энд "Чамайг хараасан бүхэн хараагдана, ёроосон бүхэн ёроогдно" хэмээжээ. Мосегийн Яаковын амьдралын тухай бичсэн зүйлсийн ихэнх нь түүнийг олон янзын хүмүүстэй хэрхэн харьцаж байсан тухай байдаг. Тэдгээр хүмүүс нь Мосегийн цаг үед Израильчуудын харьцаж байсан хүмүүсийн өвөг эцгүүд байдаг. Тэгэхээр тэдгээрийг бичснээр Мосе Израильчуудад тэдгээр хүмүүстэй хэрхэн харьцахыг зааж өгсөн. Тэдэнтэй дайдах уу, эсвэл инх тайвнаар харьцах уу гэх мэт. Жишээ нь Яаков амьдралынхаа туршид амлагдсан нутагт оршин байсан хоёр бүлэг хүмүүстэй тулгардаг байжээ. Нэг талаар 33:18-аас 35:15 дугаар ишлэл буюу 6 дугаар хэсэгт Яаков болон Канаанчуудын харилцааны тухай өгүүлдэг. Эхлэл 15:16 дээр Бурхан Аморичуудын нүгэл хилэнц буюу өөрөөр хэлбэл Канаанчуудын хилэнц дүүрэх хүртэл Израилийг Египтээс авчрахгүй гэж тодорхой хэлсэн байдаг. Рахаб зэргийг Эстооцвол Канаанчууд Мосегийн өдрүүдэд амлагдсан нутгийг ихэд бузарлсан тул Бурхан тэднийг устгах тушаалыг Израильд өгсөн. Тиймээс Яаков Шихемчүүдтэй тулалдах үед Бурхан түүнийг Канаанчуудаас хамгаалж ялалтыг өгсөн тухай Мосе бичсэнд гайхах зүйлгүй юм. Нөгөө талаас 26-гийн 1-ээс 33 дугаар ишлэл буюу Яаковын амьдралын 2 дугаар хэсэгт Исаак болон Филистичүүдийн тухай гардаг. Яаков Канаанчуудтай зөрчилдөж байсан бол энэ хэсэгт Исаак Филистичүүдтэй эв найртай оршиж байсан тухай өгүүлдэг. Филистичүүд Бурханы Израильд амласан нутагт амьдарч байсан тухай Йошуа 13:1-ээс 5 дугаар ишлэлд өгүүлсэн байдаг. Гэхдээ Филистичүүдийн нэрээс харахад тэд бол Кавтороос далай тэнгисийг гатлан ирсэн хүмүүс байсан нь тодорхой байдаг. Тийм ч учраас тэд Канаанчуудын эсрэг зарласан Бурханы шүүлт дор тэр даруй ороогүй байдаг. Эхлэл 21:22-оос 34 дээрх Авраамийн 26-гийн 26-аас 33 дугаар ишлэл дэх Исаакийн жишээнүүд нь үнэхээр ийм бодлогыг баримталж байсныг баталдаг. Авраам, Исаак хоёулаа Филистичүүдтэй эв найртай байх гэрээ байгуулж байсан. Үүний үр дүнд Мосегийн цаг үеийн Израильчууд Авраам ба Исаакаас үлгэрлэн Филистичүүдтэй инх тайвнаар зэрэгцэн оршихыг ирмэлзэж байлаа.
Хожим нь Филистчүүд энэ инх тайвныг эвдсэн учраас Израиль тэдний эсрэг дайцсан байдаг юм. Эдгээр жишээнээс ялгаатай нь Яаковын түүхэнд тэрээр амлагдсан нутгийн гадна оршдог хүмүүстэй ч харилцаж байсан тухай өгүүлдэг. Жишээ нь 29:1-ээс 31-ийн 55 дугаар ишлэл дэх Яаков Лабанид амьдарч байсан үе орно. Энэ нь амлагдсан нутгийн хойд залгаа нутаг Паддан Арам дэх Израильчүүдийн холын хамаатнуудын тухай өгүүлдэг. Яаковын тэнд өнгөрөөсөн цаг хугацааны тухай бичсэн зүйлд Лабан болон түүний гэр бүлийнхээ төлөөлүүлсэн урвалтын тухай анхааруулсан юм. Гэхдээ Эхлэл 31-ийн 51-ээс 55 дугаар ишлэлд Яаков Лабан хоёр бие биенийхээ хил хязгаарыг хүндэтгэн эв найртайгаар орших андгаа тангараг өргөснийг тодорхой өгүүлдэг. Тэгэхээр Мосег дагаж байсан Израильчууд хойд хөршдөх садантайгаа эв найртай орших ёстойг тодорхой зааж өгсөн гэсэн үг. Хожим нь л Израиль Бурхны хаанчлалыг энэ газарт ч бас тэлэх болсон. Амлагдсан нутаг болон хойгуур нь хиллэн амьдарч байсан хүмүүстэй харилцахаас гадна Яаковын амьдралын ихэнх хэсэг ах Исавтайгаа харилцахад гол нь төвлөрсөн байдаг. Эхлэл 25-ын 19-өөс 34-р ишлэлээс эхэлсэн ах トゥ хоёр болон хоёр үндэстний зөрчилдөөний эхлэл бол Израильчууд болон амлагдсан нутгийн өмнөд хилийг захлан Сирт оршиж байсан Адмончуудын харилцааны зөрчлийг зөвгөрөн харуулсан гэдгийг бид үзсэн. Эхлэл номын уншигчид амлагдсан нутгийг өмнөд хилээр нүүдлэн амьдрахдаа Едомчуудын занал хийлэлтэд тулгарч байсан тул тэдний хувьд Едомчууд хурц сэдв байсан нь мэдээж. Бурхан Израильчуудад тухайн нутгийн өөр бусад хүмүүстэй дайдах заавар өгдөг байсан боловч Дэд хууль 2:4-өөс 6 болон тооллого 20-ийн 14-өөс 21-р ишлэлд Мосе Израилийг даруугаар Садан Едомтойгоо эв найртайгаар оршихыг онцгойлон захисан байдаг. Яаковын түүх Израильчуудад Яаков хууран мэхэлж Бурхны өрөөлийг авсан гэдгийг сануулдаг. Бас Яаков Исавын өмнө даруугаар гэмжсэнийг ч зааж өгдөг. Түүнээс илүүтэйгээр Яаков болон Исавын цаашлаад тэдний үр удам нь газар зүйн хувьд тусдаа байж инх тайвнаар салсанд гол анхаарлаа хандуулдаг. Мосегийн бичсэн эдгээр зүйлс түүнийг дагаж яваа Израильчуудын Едомчуудтай харилцах харилцаанд шууд чиглэсэн байдаг. Тэгээд ч нэг их удалгүй Едомчууд Израильд төвөг учруулахад л тэдний дунд дайн тулаан өрнсөн байдаг. Ингээд Израильчуудаар дамжуулан өгдөг Бурхны өрөөлийн анхны утга санааг авч үзлээ. Одоо үүнийг орчин цагт хэрхэн хэрэгжүүлэх тухай үзье. Энэ сэдв үнэндээ бидний амьдралд олон янзын ач холбогдолтой. Гэхдээ бид Христийн хаанчлалын 3 үе шатанд анхаарлаа голлон хандуулах нь мөн л хамгийн тохиромжтой юм. Эхнийх нь Израилийн хаан Есүс хаанчлалынхаа эхлэл үед Бурхны өрөөлийг газар дэлхийн бүх хүнд санал болгохоор ирсэн. Иохан 12:47-оос 48 гэх мэт ишлэлүүдэд Есүсийн анхны ирэлтээр Сатан болон түүний чөтгөрийн хүчийг ялахаар ирсэн гэж хэлсэн байдаг. Гэхдээ үүнээс гадна дэлхийн үндэстэн бүрт тэрээр амар тайвныг өгөхөөр ирсэн юм. Есүс болон түүний дагалдагч нарыг хүмүүс хүлээн авахгүй байсан ч төвчээртэйгээр сайн мэдээг тунхаглах замаар Бурхантай эвлэрэх үүд хаалгыг санал болгосоор л байсан. Тэд мөн эцсийн өдөр Бурхны шүүлт сайн мэдээнээс татгалцсан хүмүүсийн эсрэг байх болно гэдгийг анхааруулсан. Хоёрдугаарт Христийн хаанчлалын үргэлжлэх үед Бурхны өрөөл чуулганы үйлчлэлээр дамжуулан үндэстнүүдэд хүрсээр л байгаа. Христ болон түүний элч зарлагуудын үлгэрлэн дагуулснаар үндэстнүүдийг үргэлжлүүлэн мэхэлсээр байгаа муу ёрийн сүнснүүдийг бид эсэргүүцдэг. 2-р Коринт 5:20 зэрэг ишлэлүүдэд биднийг Христийн элчин сайдууд гэсэн байдаг. Бид бүхэл дэлхийд Бурхантай найрамдан эвлэрхийг санал болгохын зэрэгцээ эцсийн өдөр Бурхны шүүлт байх тухай сануулдаг. 3-дугаарт бид Христийн хаанчлал бүрэн төгс биелэх тэр цаг үеийг зорин байхдаа Яаков шиг бусдтай харилцах ёстой. Хуучин гэрээний цаг үед Израиль бусдад санал болгож байсан инх тайван харилцаагаа Бурхны шүүлт ирэх цаг тодорхой болох үед хүчингүй болгодог байсан. Үүнтэй нэгэн адил Христ сүр жавхлантайгаар эргэн ирэх үед Христ болон хаанчлалаас нь татгалцсан бүх хүний хувьд үндэстнүүдэд санал болгож байгаа инх тайвны санал бүр мөсөн хүчингүй болно. Тэр үед ёрын нэгэн нь Бурхны шүүлтээр орох болно. Гэхдээ Илчлэл 5:9-10 зэрэг ишлэлүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс тоо томшгүй олон Христэд итгэсэн хүмүүс ирж Бурхны ертөнц дахины хаанчлалд орох болно гэж хэлсэн байдаг.
Энэ хичээлээр бид Эхлэл номд эцэг Яаковын амьдралын тухай Мосе юу гэж бичсэнийг судаллаа. Мосе тун нарийн бүтэц агуулгатаагаар бичиж чадсан учраас Яаковын амьдрал амлагдсан нутгийг зорин Мосег дагаж явсан Израильчуудын сэтгэлийг хөндөж чадсан л автай. Тэрээр Бурхны Израильд үзүүлсэн нэгүсэл, Израилийн Бурханд үнэнч байсан явдал, Бурхны Израильд өгсөн ёроол болон Израилаар дамжуулан өгдөг Бурхны ёроол гэсэн сэдвүүдийн тухай бичжээ. Мосегийн бичсэн эдгээр гол сэдвүүд нь Мосегийн үеийн Израильчуудад бодит заавар чиглүүлэг болоод зогсохгүй. Өнөөгийн Бурханд үйлчлэхээр хүсэн тэмүүлж аваа Христийн дагалдагч нарт ч удирдамж болсоор байгаа тухай бид үзлээ. Яаковын түүх бол Христэд итгэдэг бүх хүнд зориулсан гайхалтай найдварын түүх билээ. Эхлээд энэ нь Мосегийн анхны уншигчдад алдаа дутагдлаа арилгаж амжилтаа баттгахад тусалсан. Мөн тэдэнд амлагдсан нутагт хүрэх замдаа бусдтай хэрхэн харилцахыг зааж өгсөн. Харин өнөөдөр энэ нь та бидэнд яг адилхан тусах болно. Яаковын амьдралаас бид Бурханд өршөөх боломжгүй хүн гэж байхгүйг баталдаг. Христтэй нэгдсэн хүмүүсийн хувьд бид алдаа дутагдлаасаа үл шалтгаалan Христ сүр жавхлантайгаар иргэн ирэх хүртэл Бурхны хаанчлалын ёроолыг хэрхэн түгээж болохыг Яаковоос л бид сурдаг билээ.